Цэнхэр тагта хүмүүрт хайр авчирна. За, хүний эрхийн сэдвт Цэнхэр тагта подкастыг IFX олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Глоб Интернэшнл төвөөс бэлтгэн хүргэж байна. За, энэ удаагийн подкастын дугаарт Игэл телевизийн сэтгүүлч Бажины бол оролцож байна. За, бид бүхэн сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэлд ял шийтгэл гүйдэж үг заслан олон улсын өдөр зориулан энэхүү удаагийн дугаараа сэтгүүлчдийн аюулгүй байдлын асуудлаар ярилцахаар зочноор таныг урьж оролцуулаад байна. За, одоо подкастт зочноор оролцохоор ирсэнд баярлалаа. За, Монголын одоо нөхцөл байдлын тухайд ерөн сэтгүүлчдийн аюулгүй байдлыг та хэрхэн хангалттай байна гэж үзэж байна. За, яг сэтгүүлчдийн аюулгүй байдал гэхээр ер нь бол сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа зөвхөн сэтгүүлчд биш. Зураглаач тэгээд олон хүмүүс хамрал л да. Би сэтгүүлчдийн аюулгүй байдлыг 3 хувааж ангилаад байгаа. Өөр миний хувийн бодол. Ангилахдаа яг өнөөгийн нөхцөл байдал мэдээж олон асуудлууд ярьж болно. Гэхдээ яг үндсэн 3 асуудлыг би ярмаар. За, эхнийх нь болохоор сэтгүүлчд ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллагын биед халдах байдал. Энэ бол нэгдүгээр асуудал. Хоёрдугаарт нь сэтгэл зүйн аюулгүй байдал гэж байгаа тийм дарамт шахалт энэ зүйлүүд ороо явж байгаа. За, гуравдугаарт болохоор сэтгүүлчдийн аюулгүй байдал халдна гэдэг нь өөрөө олон нийтийн мэд хэрэхэд маш том ноцтой аюул нүүрлэн гэсэн үг л дээ. Хоёул ингээд системтэй яриа явахад за эхлээд биед халдах байдал яриа тийм. За, одоо хүмүүс үзэж байгаа учраас илүү ойлгомжтой яриа явчих. Ялангуяа зүгээр биднэрт тохиолдож байгаа кейсүүд дээр илүү голчлоо яриад явбал үзэж байгаа хүмүүс илүү сайн ойлгох байх. За, биед халдах байдал. Ер нь бол сэтгүүлчид мэдээ сурчлага хийгээд явж байхад биед халдах байдал бол өдөр болгон гарч идэг. Жишээ авъя. За, саяхан цар тахлын үед байлаа гэхэд талбай руу ороод сурчлага хийх гэж байгаа сэтгүүлчтэй аюулгүй бид яаж халдсан бэ? Хуулийнхын те цагдаагийн байгууллага. Цагдаагийн байгууллага сэтгүүлчид хоёр бол дайсан биш байхгүй юу? Дайсан мэд харагдуулаад тийм ойлголт өгөх хуулийн зохицуултууд яваад байгаа. Нөгөө алдартай зөрчлөө хууль энэ хэрэгтэй те. НТV-ийн сэтгүүлч улмаа гэдэг манай найзалтай бас бид нар чинь нэг сэтгүүл зүйн байгууллагад ажиллаж байгаа учраас өдөр болгон тааралддаг, жаргал зовлонгаа ярьдаг. Улмаагийн талбай руу орохгүй явж байгаа цагдаа орж ирээд түлхээд унгаасан тохиолдол байна. Парламент телевизийн сэтгүүлч гэрлээ гэд бас сэтгүүлж байгаа. Улмааг болохоор талбай баруун талд түлхэж унгааж байгаа. Гэрлээг зүүн талд нь түлхэж унгааж байгаа. Нэг өдрийн зайтай. Нэг өдөр тийм нэг өдрийн зайтай. Бүр ингээд давтагдсан. Тэрэн дээр тэр асуудал болсны дараа хуулийн байгууллага цагдаагийн одоо байгууллага те шалгаагүй ямар ч хариуцлага тооцоогүй өнгөрөөд явсан. За, цагдаагийн ерхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Баатархуу дарга бол сошиалаар уучлалт гоогаад авчиж байгаа. Энэ бол хангалттай асуудал байна. За ийм жишээ. За, дараа нь манай телевизийн сэтгүүлч одоо НТV-д орсон байгаа. Манай телевизийн сэтгүүлч Батцэгт би талцсан байл бүр илт цагаан дүрсээр гарсан шүү дээ тий. Тэгсэн. Сошиалоор шанаатсан. Хуучин нөгөө тахрын алба гэж байсан. Тэр нь эргээд нөгөө гэр чохирчийг хамгаалах алба гэдэг нэг өөрчлөлттэй явсан. Тэр тухайн үед бол нөгөө буян тухай дээр яг тэр сэдвүүн болохоор нөгөө Туркийн иргэнийг хулгайлсан үгүй юу гэдэг тагнуулан байгууллага оролцсон үгүй юу гэдэг. Тэгээ манайх нөгөө Туркийн иргэн нисгээс гарч ирээд нөгөө машин суух гэж яхад мэдээж бид нар чинь ажиллаа хийж байгаа хүмүүс тайлбар аав тий. Тайлбар авах гээд Батцгийг шанаацсан байхгүй. Тэгээ манай хүн тэгээд баг ингээд уг нь бол маш буруу жишээ тэр тэнгууд Батцэг явангууд ингэж байх ёстой юм шиг ингээд нэг шанаад болчиход ингэнгүүтээ микро бариад цаашгаа яриа явах гүйтсэн асуудал. Тэрэн дээр нэг авааштай чанар бол гарсан. Авааштай жишг. Миний санаж байгаагаар одоо сэтгүүлч өөрөө хуулийн байгууллагад хандаагүй. Сэтгүүлчээ хамгаалж редакц анх удаа баг цагдаагийн ерхий газар албан бичиг явуулсан тохиолдол бүртгэжсэн. Би тэр анх удаа гэдэг нь харчаад гайхчихсан. Глобос нэг судалгаа гаргаад тэрийг би харж ирсэн. Тэгэд Игэл телевизийн редакц анх удаа сэтгүүлчээ хамгаалаад цагдаагийн байгууллага хуулийн нэлтийн байгууллага руу албан бичиг явуулсан анхны тохиолдол гэж байна. Анхны гэдэг ч одоо бүр амар шин тутамд сонирхолтой. Тэгээ дээрэс нь баг шүүмжлэмээр дургу өрмөр юм баггүй. Өмнө нь яагаад редакцийн сэтгүүлчээ ингээд биед нь халдуулчаад яагаад хуулийн байгууллагад хандаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа. Анхны тохиол юу гэсэн үг юм бэ те. За, тэгээд эрүүгийн хууль дээр зааж байгаа чи хуульч хүний хувьд өөрөө мэдчихэж байгаа. Эрүүгийн хуулийн 14-ийн 3 бахаа би санаж байгаа миний санаж байгаа те. 14-ийн 3-аар хариуцлагын тогтолцоо байгаа шүү дээ манад. За, тэгсэн чинь Батцгийн хэрэг
яаж шийдэгдсэн бэ гэхээр бүр инээдэнтэй. Цагдаагийн байгууллагаар албан бичиг явуулсан. Тэгээд дараа нь хариу ирсэн. хариу ирээгүй. За. Одоо ярих жишээ нь ингэж ерхий сайд нэг гэр хороолт нэг үйл ажиллагаа явуулаад тэн дээр нь цагдаагийнхан очсон байхгүй. Тэгсэн чинь цагдаагийн албаны яг хөл мэдээллийн төвийн дарга Баатархуу дарга манай Батцыг дууцсан. Батцыг хүрээд ирээч гэдэг. Очсон тэгсэн чинь чамайг нөгөө шанаацсан асуудал байгаа. Энд чи юу болж ийм энэ гэж явсан чинь ерхий сайд тэрийг нь сонсчоод одоо нэрийн нэлээд яг цагдаагийн тухайн үеийн дарга нь цагдаа ерхий газар дарга энэ сэтгүүлчээс уучлалтгүй гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь уучлалтгүй ч бүр инээдэнтэй ингээд байсан чинь заа гэж хэлчихэд нөгөөх нь нэг хар малгайтай хар нүдний шилдэг тухайд явж исэн. Бид нар хамт байсан. Тэгээд Баццгээ хүрээд ирээч гэдэг. Тэгсэн чинь тэр гэр хороолт явж байгаа нэг модон жорлонгийн араар ороод орчихгүй нөгөө хоёр чинь гайхаад юу болов ийрийг гэдэг чинь гарч чинь Баццыг инээсэн гэж. Яасан гэдэг чинь хагаа уучлаарай гэж хэлсэн баг. Модон жорлонгийн ард оронгуудаа нэг баг байдаг штэ. Иймэрхүү зөндөө тохиолдсон штэ. Тэгтээ уучлаарай энэ төр гэж хэлсэн. Ингэж уучлахгүй болохгүй байхгүй. Сэтгүүлчний бий талсан. За дараа нь манай телевизэн сэтгүүлч Амар Баян гэж сэтгүүлч бас явж байгаас дүрс авах гээд явж байхад нь цагдаагийн албаа гэж шаардлага тавьсан баг. Хизээч сэтгүүлч ажиллаа хийгээ явж байхад бид нь хүрч болохгүй штэ. Тэгсэн чинь уйлцсан орж ирсэн баг. Өвдгөн шалбарцсан. Тэгээ яасан юу болов гэд бид нар гайхаад яасан чинь ингээд шаардлага тавьсан дүрсээ авах гэсэн дүрс авч болохгүй гэсэн бичгээ үзүүлээч гэж хэлсэн үзүүлээгүй. Тэгээд чирч гулдраад манай нэг унгаагаад ингээд өвдгөн шалбарцсан орж ирсэн баг. Яг ийм тохиолдлуудад асар их болж байгаа. Бидний ерөөсөө одоо юу гэх юм нэг жишг тогтоомор юм нь сэтгүүлчид өөрсдөө биетэй халдуулчаад одоо тоног төхөөрөмж, диктофон, камер тий энийг эвдүүлэх тохиолдол зөндөө гарч байгаа. Өдөр тутам гарч байгаа. Сэтгүүлчид сурчлага хийгээ явж байхад камера эвдүүлнэ гэдэг бол мэдээлэл дамжуулж чадахгүй болчихно гэсэн үг. Хамгийн чухал зүйл микрофон, камер тий. Тэгээд хамгийн буруу жишг нь редакцууд сэтгүүлчээ хамгаалсан акц өрнүүлэхгүй, цагдаагийн байгууллага, хуулийн байгууллагад одоо хүсэлт явуулахгүй, шаардлага явуулахгүй байна гэдэг нь өөр аюултай зүйл бодож авчих. Яг нь ер нь бол энэ сэтгүүлчтэй аюулгүй байдлыг асуудал бол эргээд нөгөө иргэдийн мэдээлэл авах хэрэг, олон нийтийн мэдээлэл авах хэрэгтэй холбогддог. За ийм ч үүднээс ерөөсөө дэлхийд дахин энд анхаарлаа хандуулдаг байгаа юм. Тухайлбал одоо энэ 11 сарын 2-ны өдөр тийм ээ сэтгүүлчтэй аюулгүй байдалд гэмт үйлдэлд нь ял шийтгэлгүй үлдэж бүгд таслан зогсоо юу гэсэн юм олон улс өдөр байгаа байхгүй нэгдсэн улсын байгууллагаас тунгагласан. Тэг яг нь дэлхийд дахинд ер нь бол сүүлийн 10 жилд 1000 гаруй сэтгүүлч бол амнасаа алдсан гэж байна. Яагаад гэвэл эн чинь ерөөсөө дайн тулаантай орчинд бөмбөг тесрэл нас орчдгоо. Зүгээр ажил дээрээ гэртээ хүүхдээ хөргөж өгтөө ч юм уу золгүй талаар нас орчдөг. Ийм одоо асуудлууд бол байна гэж байгаа. Сэтгүүлчдийн аюулгүй байдлын нөгөө талаас бол эрх зүйн хамгаалт гэдэг яалтч таны хэлээд байгаа. 14.3 бол үгэл хүзлүүлэлт эрхлэх эрхчлөлийг хамгаалсан сайн залт тийм ээ 17 нас хойш мөрдөгж байгаа. Гэтэл цагдаа дээр одоо энэ хууль хэрэгжиж 4 жил болсон. Ямар нэгэн хуулийг тэгэд хүн хариуцлагуулаагүй. Ерөөс гомдол мэдээлэл нэг 2 удаа орж ирж байсан. Нэг ч тохиол баг. 2 удаа гомдол мэдээлэл орж ирсэн байгаа. Яг хаврын тэр хоёрыг бол гомдол мэдээлэл өгсөн билээ. Тэгээ хариу хүчигэд өгж явахдаа бол хариуцлага байхгүй. Бид нар бол ёс зүйн асуудалд нь бол анхаарч ажиллахаар бол ажиллаж байна гэсэн иймэрхүү бүрийнхээ тайлбар өгсөн. Тэгэхээр энэ бол хангалтгүй байна. За өмнө нь бас нэг жишээг хэлэхэд бол хууч эрүүг үйлд байсан 15 жилийн хугацаанд үйлчилсэн 2002-оос 2017 оны эрүүг үйлд бол сэтгүүлчдийн мэргэжлүүл ажиллагаа саад их гэдэг баг гэмт хэрэг байсан байхгүй. 15 жилийн хугацаанд бас л ямар ч хүн хуулийг итгэхэд хариуцлага үлээх зүгээр л хуулийн дээр байдаг л ийм юм болчиход байгаа. Тэгэхээр сэтгүүлчид ер нь бол аюулгүй байдлаа хамгаалах талаар бол нэгдүгээрт бол тэмцдэг юм байна. Зөв үү? Гомдол мэдээлэл төдийлөн гаргаад идэг юм байна. Бүр энийг хамгаалахын үүднээс редакц нь бүр анх удаа хандсан тохиол бол ийг л гарсан байна шүү дээ тийм ээ. Ахаад нэг мэдээлэл өгөхөд бол аюулгүй байдлыг хуулиас гадна одоо өөр яаж хамгаалах хэрэгтэй байдаг. Магадгүй танай редакцид тийм аюулгүй байдлын сургалт ч юм уу дүрмээр ч юм уу зохицуулах асуудал байна уу? Одоо яг энэ асуудлыг шийдэхин тулд нэг л зүйл байгаа юм л та. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакц өөрсдөө маш хүчрхэг байх хэрэгтэй. Хин нэгэн мэдээлэл гарлаа, сэтгүүлч явлаа, асуудалд орлоо, шүүхэд дуудаглаа гэхэд сэтгүүлч биш, редакц дуудагдах хэрэгтэй. Тэрийг редакцууд өөрсдөө ухамсарлаад редакцууд хүчрхэг байх хэрэгтэй. Сэтгүүлчтэй хамгаалдаг байх хэрэгтэй. Мэдээж одоо ингээ өдөр тутам шинэ хэвлэл мэдээллийн байгууллага гараад байгаа сайтууд те. Тэр ч гэсэн ялангуяа
редакцтай мэргэжлийн байгаад тэгээд гаргаж байгаа мэдээлэлтэй шүүлтүүртэй хандаад дээрэс нь нэг асуудал байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хуулийн зөвлөгтэй байх хэрэгтэй. Таахтай шинэ байна уу? Одоо манайх байхгүй байхгүй. Уг нь байсан. Корпорацийн хэмжээнд ч бас байхгүй нэг групп. Тий, тэгээд байхгүй. Тэгээд зүгээр хандлага ихэд хуульчдаас зүгээр зөвлөгөө авдаг. Яваад. Тэнгүүд яг ингээд редакц яах вэ? Энэ мэдээлэл буруу юу? Сэтгүүлчдийн бие талдсан тохиолдолд нь яаж хариуцлага хүлээдیں۔ Сэтгүүлчдийн хувьд өөрсдөд нь мэдээлэл байхгүй. Тэрийг хуулийн зөвлөгтэй байх хэрэгтэй. Дээрээс нь редакц маш хүчрэх байх хэрэгтэй. Одоо түрүү ярьдаг дээр сэтгэл зүйн аюулгүй байдал гэж байгаа. Надад бол тохиолдсон зүйл зөндөө байхгүй. Одоо санаж байгаа бол сая нэг их хүүхдийн нэгдүгээр төрхөөс тэгсэн. халдварт руу нэг их хүүхдүүдийг шилжүүлэхдээ маш том ноцтой зөрчил гаргаад манай телевиз дамжуулаад нэг асуудал зөндөө ургасан шүү дээ. Засгийн газар ч огцорсон. Энэ үүнээс болоод бол сэтгэл зүйн дарамтууд амар их ирсэн. Instagram, Twitter, Facebook чатуудаар троллууд ороод харангууд хин над руу мессеж хийдэг гэдгийг харахаар юу байхгүй. Эзэн холбогдож байхгүй. Дандаа хурам шаягнуудаар. Тэр нөгөө IP юм хаягаар бас тогтоох боломж байхгүй тий. Гомдол гарах гар. Тий, гомдол гаргахлаар. Яг нэг тухайд скриншот хийгээд аваад яваад байгаа. За энэ асуудал үүсвэл цагдаагийн байгууллагад гомдол гаргахад эднэр бол баримтуулаад явчихна тий. Тэгэнгүүт яг тэрнтэй холбогдуулаад мэдээж нэг асуудал байгааг нь хардах хэрэг бол хүн болгонд байгаа. Тэрэнд бол хизээш халдаж болохгүй. Чи захиалгатаа явсан уу гэж мессежүүд ирнэ. Бүр баг ингээд хэлэхэд ч санаа зовмор мессежүүд ирнэ, ална, хядна. Нөгөө эзэнгүү тоосгож чам дээр ирнэ, орц руу орохдоо болгоомжтой байгаарай. Энтергээд нөгөө хараалын үгнүүд бол зөндөө байгаа шүү дээ. Тийм асуудал зөндөө ирж байгаа. Зүгээр сэтгүүлчид ч гэсэн бас ирдэг. Нэг мэдээлэл гаргалаа гэхэд тэр нь хин нэгний ашиг сонирхлыг зөрчөөд явуучвал чи инглээ, гэр бүлийн чи ингэ шүү. Занлагийлэл хүүхдүүд чи ингэ шүү. Эхнэрийн чи ингэ шүү гэд эхнэрийнх нь зургийг хүртэл явуулсан тохиолдол байдаг байхгүй. Гудамжинд явж байгаа зургийг авчаад за энэ эхнэр чи шүү. Би чамайг ингэ шүү гэд. Энэ өөрөө бас амар том хор уршигтай. Яг л тэгэхээр мэдээлэл дамжуулах гад иргэдийнхээ мэдих эрхийг хангах гад явж байгаа сэтгүүлчдийн зүрх зориг мохоодог. Энэ чат мод ч одоо бүр аюултай болсон шүү дээ. Сошиал яаж хөгжиж байгаа вэ те. Ингээд явхаар мөн нөгөө сэтгэл зүйн хувьд маш том аюул занал хэл. Одоо энэ байгаа. Гуух гэдэг нэг юм байгаа те. Мэдээлэл гаргах гад явж байхад ахын дүү наатаа гарахгүй байж болох уу? Гуух. Нэг гуух ч өөрөө нэг харилцааны хувьд бол энгийн юм шиг мөртлөө эн чинь нэг өснө дарамт тахгүй. Гуун гэдэг чинь те. Чи энийгээ гаргахаа болчихоо. Болчих тхүү энэ төр гэд те. Тэгэхээр эн чинь өөрөө бас дарамт тул авчдаг. Гарах хэцүү, гарахгүй байх хэцүү юм чи. Айгүй хэцүү байдалд орно. 3 дугаар чиний яг яриад байгаа шиг мэдих эрхийг сэтгүүлчдийн аюулгүй байдалд халдна гэдэг нь өөрөө олон нийтийн мэдих эрхэнд маш том халдж байгаа асуудал. За манайх 23 жилийн туршид өөрчлөөг нэг хуультай. Хэвлэл мэдээлэл эрхчлөөний хууль. Одоо бол боловсруулж байгаа гэдэг тийм зүйлийг бол зөвлөлөөс шилжиж байгаа, эвлэлээс шилжиж байгаа. Тэгээд тэрэн дээр одоо олон нийтийн мэдих эрхэд аюул санал хийж байгаа нэг хуулийн төсөл байна. Тэр нь төрийн болон албаны нууцын тухай хууль гэдэг те. Маш том аюултай хууль. Тэрнгээр бид нар мэдээ сурвалжлага хийгээд яваалаа. Гэхдээ өөрчлөлтгүй. Засгийн газар дээр за энэ асуудлыг тусдаа авч хэлнэ, өөрчлөлт оруулна гэдэг зүйлийг бол засгийн газрын Нямбатар сайт ч юм уу те бид нартай уулзахаар хэлдэг. Гэхдээ одоо өөрчлөлтөөгүй. Мэдээ эрх одоо өөр дээр тохиолдсон нэг юм хэлэхэд төрийн байгууллагуудын аль багчдад 13 дахь сарын цалин гэж урамшуул болгодог. Тэгдэг. Тэр асуудлаар сангийн яамнаас мэдээж бүх тоо сангийн яам дээр богинож байгаа шүү дээ. Сангийн яамнаас за энэ талаар мэдээлэл авах гэхээр өгдөг. Яагаад? Албаны нууц. Албаны нууцд орцсон. Албаны нууцыг асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн эсвэл тухайн төрийн байгууллагын дарга нь албаны нууцын жагсаалтыг баталдаг болсон байна. Тий. Хууль зөрчсөн эсвэл олон нийтийн мэддэг ирэхэд харш ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргаад явлаа гэхэд тэрийгэ тамга дараад албаны нууцд оруулна гэд заагаад өгсөн. Тэр эрхэнд эднэрт байдаг болсон. Тэ. Тэгэхээр нөгөөдөл чи хариуцлага хүлээж болохгүй. Эрүүг хуулийн дээр хэрвээ албаны нууцд хамаарсан мэдээллийг бид нэр цуглуулах, олж авах, тэрийгэ түгээх
хэрвээ түгээчих юм бол албаны нууцад хамаарсан мэдээлэл түгээх гэмт хэрэг бол. гэмт хэрэг эрүүгийн гэмт хэрэгтэн болох тийм. Зүгээр олж авах удаж гэмт хэрэг. Одоо гудамжинд явж байгаа хайрцаг нь дотор үдсэн чинь нэг нууц баримттай байл та олж авсан байна. А хуучин ч юм бол энийг зөвхөн нөгөө итгэмжлээс хариуцсан гэдгээ тийм ээ. Хуулийн хүрээнд задруулах эсвэл өргөдүүлэх тохиол хариуцлага гэдэг болсон. Ийм асуудал байгаа. За мэдээж танд одоо энэ сэтгэл зүйн маш олон дарамт ирсэн байна. За 21 оны бас л бэйс сурвалжлагын нэг бол болж чадсан. Тэр эхнэл хасын одоо хүүхдийг одоо нэгдүгээр төлөв тийм ээ. Зөв хүл явцыг сурвалжсанараа. За энэ олон одоо энэ дарамт троллуудаас ирж байгаа энэ мессеж төр сэтгэл зүгээ хэрхэн одоо удирдах эсвэл хамгаалсан байна. Энд дээр одоо юу гэдэг хувийн талаас ч юм уу зөвлөгөө юм авсан ийм тохиол байгаа юу? Тий. Зөвлөгөө авсан тохиол байхгүй. Эдгээр бас бидний алдаа. Тийм сэтгэл зүйн хувьд яаж бэлдэх өөрөө хүлээж авсан бай гэж тий. Тэгэхээр эхлээд бол нэг мессежд уншина. Жохон дарамтанд орно бид нэр. Яах вэ, ийх вэ гэдэг. Яг үндэ баг тэр эзэнгүү тоосго моосго нэрччих юм билүү гэдэг тийм асуудал гарна. Шин сэтгүүлчдүүд бол наач бүр том аюул болчихж байгаа. Шинээр сэтгүүл зүйн салбарт орж ирээд те үнэхээр мундаг сурвалжлагч болно гэд орж иж байгаа хүүхдүүдийн хувьд тийм мессежийг хүлээж авах хувьд бол шантардаг тийм ээ. Шантарн за би ер нь энэ сурвалжлага хийх ёстой ч юм уу, үгүй ч юм уу. Ингэжсэнс мөрөөрөө амьдэрсэн дээр юм биш үү гэдэг. Миний хувьд болохоор одоо ингээд баг 10 жил сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа учраас ийм өмнө нь бол нөгөө нэг тийм тохиолдол зөндөө байсан учраас шүүхэд дуудагдах тохиолдлууч байсан. Эхлээд шүүхэд дуудагдах бол амар эвгүй байдалд орно шүү дээ. Юу болоод нэ шүүх баларлаа гэх тээ. Одоо болохоор тийм асуудал нэг жил болго ингээд олон жил яваад ирэхлээр яг чиний хэлдгээр тархлаа суугаад эхэлдэг. Сүүлдээ тэр мессеж уншгаач байл. Тэгтээ редакцтай хандна. Ийм мессежүүд ирээд байна. Гэт тэгэхэд сонгуулийн үеэр за яг тийм сурвалжлага гараад дамтууд ирээд элдв янзын үг хэллэг мессежүүд ирнэ. Тэр үед редакцтай хандхад манай редакц телевиз дээрээ хамгаалтын байгууллагыг дуудсан. За 10 хэд хоног 2 хамгаалагч ээлжлээд ирээд манай үүдэн зогссон байхгүй. Гэрээд харуул хамгаалагч авч шүү дээ. Тэр бол маш зөв. Орж гарах мэдээж эгэл үзийг хаана байгааг бол хинч мэдэн шүү дээ. Тэгээд за энэ дээрээ сэтгүүлч нэрнэнгүүд хамгаалтын ажилтнууд дуудсан тохиолдолд манай бай. Хэд хэдэн тохиолдолд Баццгийг бас яг тэгж шанаад дуулсны дараа хамгаалт дуудсан. Өөрт нь бас маш том дарамтууд ирсэн баг. Чи нөгөө бичлэг гаргаж өөрөө ингэ санаатаа тарааж байна. Гэхдээ чи энийг зохиолол юм сүртэй гэдэг мессежүүд ирсэн. Энэ бол амар том аюултай. Тийм ойлголтыг нийгэмд өөрөө бас бүрдүүлэх гэдэг шүү дээ. Сая түлхэл унсан яасан. Хоригдсон шүү дээ. Та нарыг нэвтрэх гэхээр би хууль зохиосон. Хариуцлага байхгүй. Хоригдоод байдаг. Нөгөө талаас сэтгүүлчдийн одоо парламентын гишүүн бол алдчихгүй байхгүй. Яг л энэ өөр ард түмэн төлөөлөл тий. Тодорхой хүрээнд тухайн гэмтрийг үйлдэж байгааг тухайн үйл дээр барьж аваагүй бол алдчихгүй дарах хэрэгтэй. Гэтэл сэтгүүлчд маань өөрсдөө олон нийтийн төлөөлөл, олон нийтийн өмнөөс явж ийж тухайн одоо үнэн бодит мэдээллийг сурвалжлах бэлтгэх юм үүрэгтэй байдаг. Хамгаалт яалтчгүй орхигдчиход байгаа юм л да. Тэгэхээр сэтгүүлчдийн одоо аюулгүй байдал дээр юу гэдэг одоо манай нөхцөлд тийм тусгай хэрэгсэл ч юм уу юм байна уу? Тусгай одоо хууль зохиол галбаагчд бол тусгай хэрэгэлтэй байдаг шүү дээ. Тэгэхээр одоо бидээ авч явдаг ч юм уу? Нууц юм байна юу? Яг хоо магадгүй нэг юм үзэг балны асуудал бол мэдээж байдаг баг. Зарим ерэн сурвалжилж байгаа сэтгүүлчдийн хувьд бол юу гэдэг бусад юм хамгаалт хэрэгсэлтэй байх бас зөвлөд юм билээ. Тэр нь нулимс асруулах ч юм уу бидээ авч явах тийм ээ. Болшгүй аюулаас урьсан зэрэглэх байхгүй. Эсвэл нөгөө сурвалжлага бэлтгэж явах чинь тухайн одоо төрийн байгууллага гэлтгүү аж ахуйн нэгжүүд шууд багаж дээр алдчихдаг камерыг ингээл эсвэл аваад буцын дээр шидсэн тохиол гарч ирж штэ сая. Тийм ээ. Тэгэхээр энэ болгон дээр юу нь яах хэвтэй. Нэгдсэн тийм сургалтын юм байна уу? Байхгүй, юу ч байхгүй. Ерөөс юм авч явахгүй. Тэгээ хүн өөрөө чинь тоосгонд одоо нэргүү тоосгонд оногдох вэ? За одоо манай бас сэтгүүлч бодор хчаа дээр ирдэг те. За чи нэг л өдөр үхнээ харамснаа гэдэг ч юм уу. Тэгээд тэрийг ингээд цаглаа дээр өгж ийн гэж байгаа. Central Tower-ын дотор байна. Тэр одоо IP хаягнаас нь битсэн адресыг. Тэгээд яг тэр хувь үнийг нь өрөөг нь олж чадахгүй гэж байгаа байхгүй цагдаа байгуулга. Тэр ер нь энэ хамгаалтыг яах хэвтэй. Хуулийн сайн хамгаалт болохгүй байна. Уг нь бол хууль нь хамгийн сайн хамгаалт байх хэвээр. Манайх бол хэрэгжилтийг чи ярьлаа шүү дээ. Эргүү үйл 14-3 хэрэгжээд тэрнгээр хариуцлага хүлээсэн нэг ч хүн байхгүй. Тэгэхээр
одоо өөрсдөө хамгаалахын тулд нулимс засваргуулагч энэ төр аваад явна гэж угаас түүхэнд байхгүй. Ямар сэтгүүлчтэй байхгүй. Ямар сэтгүүлчтэй байхгүй. Одоо бие хамгаалах юм гэвэл одоо юу ч байхгүй. Яг үнэндээ чиний хэлдгэр үзэг балаа аваад явна, никэ барьчихна. Тэмдэглэлийн дэвтэр байгаа. Тэр өстө өөрсдөө би наадах асуудлаар үнэхээр бодог юм байна. Уг нь бол зөвлөдөг гэж байна те. Зөвлөдөг. Өөрсдөө хамгаалах хэрэгсэл авч явна гэдэг нь өөрөө одоо нулимс засваргуулагч аваа явна гэдэг бол ямар сэтгүүлчээс юу гэж гайхах нэр. Тэгээ тийм юм бол үнэхээр байхгүй. Гэхдээ бид нар өөрсдөө хамгаалахын тулд мэдээж аюулгүй байдлаа сахиад ер нь бол хамгийн түрүүнд зогтголох. Хэрвээ тийм тохиолдол гарвал тэгвэл биднийг хамгаалах ёстой хамгийн том хамгаалалт бол хууль. Мэдээж. Тий. Хуулиараа л тэрийгээ сайжруулад явах ёстой. Дээрээс нь хэрэгжилтэд хангуулахын тулд эрүүг үеийн 14-3-ыг хэрэгжилтэд хангуулахын тулд бид нэр нэхэх ёстой. Шаардах ёстой. Акц хийх ёстой байгаа тийм. Эн чинь уул нь бол сэтгүүлчдийг ерөөсөө сүрдүүлэх, занал хийлэх, эсвэл тухайн нийтлэл нэвтрүүлэгтэй холбогдуулан мөнгө өгөхгүй байхаар амлах ийм итэвхтэй одоо үйлдэлүүдийг бүр нэрлэн заасан. Энийг та үйлдсэн бол ял шийтгэлд торгуул байна. За нийт зорчих эрхийг зарлах байна. За мөн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй нэг албан тушаалтаа үйлдсэн бол гэж. Хорхойлын санкцтай байхгүй. Гэтэл ерөөсөө нэг амьгүй мэт байх сонирхол байгаа юм л да. Хууль сахиулах байгууллагын зүгээс бол хамгаалтын төвшөнд өнөөдөр ярьж байхад Global International төвийн зүгээр хийсэн бүртгэгдсэн мэдээлэлээр бол өнгөрсөн нэг 20 орчим жилийн хугацаанд бол гадны нөлөөтэй байж болцсошгүйгээр Монгол улсад шүү дээ 4 сэтгүүлч амиа алдсан гэж. Ийм тоо байдаг. Энд дээр одоо таны бодол юу байх вэ? Жишээлбэл улуурхаатай холбоотой мэдээлэл сурвалж бэлтгэжсэн магадгүй тэг гэртээ лего тоглоом дээр очсон гэдэг шүүхэмлэнд үлдчих юм гардаг. Нэлийн учир бүтүүлэг. Тэгэхээр энэ бол зүгээр ингээд орхичих асуудал биш шүү дээ. Монголд өөрөө бас нөгөө талаас гэрч охирогчийг хамгаалах тухай хууль нүртэл хангалттай сайн хэрэгждэг. Сэтгүүлч өөрөө тухайн одоо мэдээлэл олж авснараа хохирч иж болно. Гэрчийг бас үүргийг гүйцэтгэж болно. Тэгэхээр ийм хамгаалалтын асуудлыг бол ерөөсөө орхицсан л байгаа л да. Тий. Одоо яг үнэ. Одоо бид нар ингэж гадны нөлөөтэй байж болцчихгүйгээр амиа алдсан. Одоо бидний хийж байгаа мэдээ сурвалжлага бол хэд хэдэн онцлогтой байгаа. Уул уурхайн асуудал, улс төрийн асуудал, авилга албан тушаалын асуудал. Бид нар бол ялангуяа гадны нөлөөтэй байж болцчихгүй сэдвүүд баггүй. Тэгээд тийм ноцтой баримтуудыг гаргах гад бэлдэж яваа сэтгүүлчийг мэдчихнэ. Тэгээд амиа алдах тохиолдол гарч байгаа. Мэдээж өөрөө чи хэлдгээр шүүхийн байгууллагууд, ялангуяа шүүх шинжилгээний байгууллага, шүүх эмнэлэг гаргаж байгаа дүгнэлтийн хувьд ил тод баймарх. Тэгээд танилцуул мэдээж ил тод байгаа юм танилцуулж байгаа шүү дээ. За энэ бол гадны нөлөөтэй биш байна. Гэт. Тэгээ үлдчихэж байгаа. Тэнгүүд яг процессын хувьд бол бид нар сайн мэдэн шүү дээ. Яг үнэндээ хоёр иргэн хоорондоо маргалаа, нэг нэгээ цохиод авлаа, хамар нь хугарлаа. Шүүх эмнэлэг дээр очиод цогсон хүн нь шүүх эмнэлэгт танилтай бол хөнгөн зэргийн гэмтэлтэй гэж гардаг тохиолдол байгаа шүү дээ. Бүхэл хамрыг нь хугалцсан баг. Тэгэхээр бид нар яг энэ одоо сэтгүүлчдийн биед халдаад, амиа алдаад энэ асуудлууд явуулаа гэхэд шүүх эмнэлгийн байгууллагын процессыг нээлттэй болгох ёстой. Гэмтлийн зэргийн тогтооно. Яаж амиа алдсан юм? Гарч ирээд хамгийн сүүлд хэвлэлийн хурлыг яа цагдаагийн ерхий газар дээр хийлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гадна нөлөөгүй байна. Ингээд хэрэг дуусдаг. Тэрнээс гадна яг өөрөө чи хэлдгээр яг тэр шийдвэр гарсны дараа дахиад бид нэр шаардаад үнэхээр үнэн зөв байна уу үгүй юу гэдгийг шаардаад мухарлна гэж ярьдэн шүү дээ. Мухралт нь явах хэрэгтэй байхгүй. Ингээд хаяад ахаар за ингээд шүүх эмнэлэг дээр тийм дүгнэлт гаргуулад хаяад яваад иж болдсон байна гэдэг тийм ойлголт төрсөн. Бид нар бас нөгөө нэг одоо юугаа шаардлагаас гадна ийм жишг ингээд тогтоод байвал амар аюултай зүйл. За ингээд хэрэг дуусчдаг. За окей. Замхруулчдаг. Тийм замхруулдаг. Тэгэхээр шаардах ёстой, мухралт нь явах ёстой. Дээрээс нь миний ганц өгж байгаа мессеж бол редакцууд амар хүчтэй байх ёстой. Одоохонд бол тэр соёл нь бас нэг нутагших гал орлого гэж явж штэ тийм ээ. Ахаад нэг асуудал бол байна л да. Манайх Global International-аас 18 онд судалгаагаар
ерөөсөө сэтгүүлчдэд тохиолддог нэг 5 том асуудал байна гэж. 300 сэтгүүлч хэл мэдээллийн одоо хэрэгслээс үл хамааран авсан судалгаагаар хамгийн их бол 71% мэдээлэл авах сайд учруулдаг. За тэгэл ажлын багаж хэрэгсэлд алдах 2-оор бие махбодод нь алдах тий 3 орчим. За тэнгуүтээ их сурвалжийн ажлыг алдах хууль хэлж зохион байгуулсан. Тэгэхээр эдгээр одоо үйлдэлүүд тийм ээ. Энэ топ 5 үйлдэл таны хувьд бол ер нь бол бүгд тохиолж ирсэн үү? За мэдээлэл дээр бол та төрийн бол албан ёсны хуулийг хэллээ. За бие махбодод ажлын багаж хэрэгс алдах дээр бол ийм занхил бол ирж ийсэн сурвалжлагтай холбоотой гэж байна. А их сурвалжийн асуудал дээр юу яаж ийсэн? А тухайлбал бас бид талцсан тохиол байна уу? Сэтгэл зүйн дарамтаас гадна алюминий хөшөө гэл ингээ хүний бид хүрэх чи өөрөө халдлагын нэг үйлдэл واخгүй юу тийм ээ. Одоо сэтгүүлчдийг мэдээ сурвалжлах хийгээд явхад биед нь халдаагүй тохиол баг сэтгүүлчд байхгүй. Их бага хэмжээгээр. Хамгийн сүүлд өмнөх ерөнхийлөгч Батулга одоо энэ үйл төчнөлийн соёлын төв ордон дээр очиод нэг танилцуулга хийсэн. Тэгэхэд сэтгүүлчдийг хамгийн их тулгардаг төрийн засгийн хамгаалтын гам тий. Тэрэн дээр микро бариад зогсож байхад хол байхад төрийн засгийн хэрэгнгүүтээ хол доо энэ чинь энд микро барьж болохгүй гэдэг. Гэхдээ юу гэсэн юм бэ? Зөндөө хол ба штэ энэ чинь микро барьж бид над хүний чинь хэлж байгаа үйлдэлийг бид нар олон нийтэд дамжуулна гэхэд ийш тийш ингэж хүмүүсийг харж байгаад аимхад чижсэн тохиол байдаг хэрэг надад. Өө за тий. Бүр шууд зогцсон тохиол байдаг. Тэгээ чи яагаад миний биед халдаж байгаа өөрт чи хүрээгүй бид нар ингээд ерхийлэгч рүү ойртоогүй те мэдээж ажил нь мөн тэгтээ хизээж цох хэмжээний ясгүй шүү дээ. Зүгээр гэмтэргээ бая ихэд гэмтлэг зэрэггүй яхэд зөрчлүүлэр тоглоно шүү дээ. Хүний бие талтай. Тэгээд цохоод холдоод яваад за ингээд очиод яагаад миний бие талдаж байгаа өөрөө гэдээ явж иргэний өмнөхөө гаргаад ир. Яагаад гэдэнгүүт хурааж аав. Ийм жишг бол хизээч байж болохгүй. Одоо бүр хаасаагүй. Одоо ингээд томилтоор яваад ерхий сайд жишээлбэл төмөр зам дээр очиод яриа өгийгээд дуудана шүү дээ. Бид нар ч ойртохгүй шүү дээ. Хамгаалтын хоёрлолтон зогсчоод холд гээд түлхээд ийм тохиолдол зүйл өдөр болгон гар. Маш гаргаж ярихгүй тавихгүй. Нийгмийн асуудал мэдээ нийтлэл тавьчихад байгаа болохоос өөрсдөө ирэх асуудлыг явахгүй шүү. Тааха. Одоо өөрөө чинь түрүү асуусан одоо юу байгаа юм шүү дээ. За энэ мэдээг битээр их сурвалж гэдэг те. Тий, их сурвалжийн цар тахлын үед олон нийтийн мэдээлэл авах амар том зөрчигдсөн байхгүй. Яаж те? Яаж хуулиараа нэг цонхоор мэдээлэл өгнө гэдэг асуудал гарч ирсэн. Улсын онцгой комиссийн газраас гарсан шийдвэр. Тэгээ гаргалаа гэхэд тэрнээс яриа авна, өөр хүн яриа өгөхгүй. Тэгэнгүүт очиод яриа авангууд одоо ярьж байгаа төрийн байгууллагууд те бид нар ямар асуулт байгаа асуултаа өгч. Ийм хизээ шаардлага тавьчихгүй байхгүй. Тэгээд асуултаа өглөө тэнгүүд нөгөө холбогдох даргаас нь яриа авчин 30 секундын яриагаа өөрсдөө таслаж шийднэ. Төрийн байгууллага өөрсдийнхөө гаргахыг хүссэн мэдээлэлээ гаргаж байгаа байхгүй. Тийм. Сэтгүүлч очлоо гэдэг тэгэхэд сөргүүлсэн эргэлзээтэй асуудлыг асуух ямар ч нөхцөл байдал болчиход байгаа. Энэ бол бас олон нийтийн мэдих хэрэгэнд маш том алдаж байгаа. Одоо хамгийн том жишээ бол төрийн байгууллагууд одоо манай хуулийн дээр төрийн ярьсан 23 жил өөрсдөө хуулийн дээр байгаа. Төрийн байгууллагууд хэвлэлийн мэдээллийн үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн бүр тов тодорхой заалт. Тэр бол хизээш хэрэгждэг. Цагдаагийн ерхий газар, онцгой байдал, засгийн газар, улсын онцгой комисс тэр бүхэл шадарсаа доороо хэвлэх албатай байхгүй. Орон нутгад хүртэл байна. 21 аймаг. 7 хоногийн тайм юм. Тий. Төрийн байгууллагууд төрийн байгууллагууд тий. Яамн дээр хүртэл тэр яамны 7 хоногийн тайм юм. Энэ бол манай хуулийг зөрчиж байгаа байхгүй. Тэгээ яг тэр байгууллагууд гаргаж байгаа нэг 7 хоногийн тайм нь 20 минутын тайм ягаад телевизээр цацна. Зүгээр л тэдний гаргахыг хүссэн мэдээлэл гарч байгаа. Тэгэхээр олон нийт харчаад нэг тал одоо нэг олон талтай шоу байдаг шүү дээ. Тэр нь яг нэг тал байхгүй. Нөгөө талын шоуны нөгөө талуудыг гаргах гэдэг нь бидний үүрэг байхгүй. Тэгэхээр цааш суулж байгаа. Одоо энэ ингээд нутагсцсан. Энийг бас халах хэрэгтэй бид нар. Тэгэхгүй бол ингээд жишг ингээд тогтцсон учраас одоо тэгээд цаашаа яах юм? Бараг хэвлэлийнхний байх хэвлэл мэдээлэл ирэх шаардлагагүй юм шүү. Бараг шаардлагагүй. Энэ жишгийг халахгүй бол ингээд тогтцохоор амар том буруу жишг ингээд тогтоо явж байгаа. Тийм ээ тий. Цар тахлын үед бол
ялангуяа мэдээллийн олж авах хэрэгтэй холбоотой маш ноцтой зөрчлүүд бол гарч байгаа. Төрөлсгийн зүгээс ч идэвхтэй үйлдэлүүд бол үзүүлж мэдээллийн нэг цэгээс хүргэх ахаад мэдээллийн нэг урсгал гэдэг телевизийн шоу хэмжээний нэвтрүүлэг. За хавлын албад байна. За ахаад одоо өөрөө чинь би сүүлийн асуултаа асууя. Парламентын сэтгүүлчийн тухайд бол төрийн ордонд зорчиж тийм ээ. Ажлын үнэлгээ үзүүлээд нэвтэрч мэдээ сурвалжлах бэлтгэх энэ бас хязгаарлагдсан. Хаалттай болсон. Тухайн нэг цэгийг зоодог, чөлөөтэй зорчхийг хоригддог. Төсөв одоо яг хилцэж байгаа энэ үеүүдэд одоо тухайн улсын хурлын гишүүдэд юм уу засгийн газраас явж одоо мэдээлэл ингэж хайх нь хумигдмал. Одоо төрийн ордны юу гэдэг 20 давхрын А корпусын 201 өрөөний баруун талын хаалганы буланд та нар бүгд ийм шаардлага тавьчихсан. Тэгэхээр энэ ер нь байж болох байлбар уу? Ахаад энийг ер нь бол хумих орлогыг ингэж хийж байгаа юм л. Өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслийн чөлөөт байдлыг хязгаарласан хууль батлахыг хориглоно гэснээс альва журам захрааны хэмжээ батлахыг хориглодог. Тэгэхээр магадгүй одоо төрийн ордонд мэдээлэл хэлэхтэй холбоотой сурвалжлага гарах юм ухааны юм яриад байгаа байхгүй. Энд дэр таны байр суурь одоо ямар байна? Хүндрэл парламентын сэтгүүлчид 2 жилийн хугацаанд мэдээлэл дамжуулах эрхээ зөрчүүлсэн. 2 жилийн хугацаанд. Төрийн ордны нэг давхарт ганцхан өрөө байдаг. Тэр дотор суугаад тэнцэнс гарах эрхгүй. Намын бүлгүүд аль нэг улсын хурлын гишүүн мэдээлэл хэлэхэд 2 давхрын ганцхан цэг баг. Тэрнээс цаашаа явах эрхгүй. тамхины зэг ахаад сурвалжлагын зэг 2 зэгтэй юм биш үү манай чинь. Тэгээд бид нар эхлээд нэг акц зөрнүүлсэн, харин сүүлийн акц бол амжилттай болсон. Сэтгүүлчид нэгдсэн олон нийтийн мэдээлэл авах эрхийг зөрчөөд байна гэд улсын их хурлын гишүүдэд албан шаардлага хүргүүлсэн. Хоёр давхрын цэгээс цаашаа бид нар явмаар. Та хэдийн бас гаргахыг хүсэж байгаа мэдээллийг бид нар 2 жил дамжууллаа. Одоо энэ бол хангалттай. Энэ цаашаа нутагшчул буруу жишг тогтчихно. Тэгээд хамгийн сүүлийн акцаар хүлээж авсан их хурлын дарга харин дэгийн хуулинд өөрчлөлт оруулаад одоо чөлөөтэй явах эрх байна. Нээлттэй болж байна. Нээлттэй болсон. Гэтэ 2 жилийн дараа бас л 2 жилийн хугацаанд төрийн ордонд болж байгаа үйл явцыг, хууль батлах үйл явцыг 2 жилийн хугацаанд иргэд түрүүний ярьсан олон талтай шууны нэг талаар авсан байхгүй. Одоо энэ бол хангалттай. Тэгээ харин ойлгоод өөрчлөлт оруулаад явж байгаа. За манай хүний эрхийн сэдвт Цэгэр Тагта подкастын энэ удаагийн дугаар үгээр өндөрлж байна. За Цэгэр Тагта подкастыг IFX олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Globe International төвөөс бэлтгэн хүргэлээ. За энэ удаагийн дугаарт маань зочноор Globe International төвөөс олгодог 2021 оны үнний төлөө шагналын эзэн Эгэл телевизийн сэтгүүлч Ноён Баялжин юм урьж оролцлоо. Танд баярлалаа. Ажлын бас өндөр амжилтыг хүсье. Сүүлд нь базаад ганцхан дүгнэлт хэлчих. Болдгоо яхаа. Тий. Дүгнэлт хэлэхэд сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах асуудал дээр ерөөсөө нэг хоёрхан асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Энэ бол урайлга маягаар. Хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Энэ бол хоёулыг яриад байгаа хууль эрх зүйдээр маш том шинжилгээ хийх хэрэгтэй. Одоо засгийн газраас мэдээж хууль өргөн барих эрх нь улсын хурлын гишүүн ерөнхийлөгч засгийн газар гэж байна тийм. Тэгэхээр засгийн газар боловсруулж байгаа хуулийн дээр манай сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, зөвлөл оролцоод сэтгүүлчдээс маш том саналууд аваад хууль эрх зүй бидний гол урдаа бариад хамгаалт энэ бол миний эрх гэдээ явах ганцхан баримтчиг нь хууль. Тийм учраас хуулиндаа маш том өөрчлөлтүүдийг оруулах хэрэгтэй. Ялангуяа тэр манай мэдээллийн эрхчлөөний хууль байгаа. Дээрээс нь төрийн болон албаны нууцын тухай хуульд том өөрчлөлт хийх хэрэгтэй. Нэгдүгürt, хоёрдугаарт миний баг энэ ярилцлагын туршид хэлж байгаа асуудал редакцууд маш хүчтэй байх хэрэгтэй. Өөрийн зохицуул талдаа. Тий. Хийж болох бүх юм хийх хэрэгтэй. Мэдээж сэтгүүлчийн дамжуулаад ирсэн мэдээллийг редакц шүүлтүүр хийгээд ингээд асуудлыг зэгцлээд зохицуулт хийгээд гаргадаг. Тийм учраас редакцууд маш хүчтэй байх хэрэгтэй. Аюулгүй байдал тал дээр сэтгүүлчтэйгээ дандаа хамгаалдаг байх хэрэгтэй. Мэргэжлийн редакц маш сайн хүчтэй байх хэрэгтэй. Энэ хоёр асуудлыг хамгийн дөрөнд шийдэх хэрэгтэй гэж хувь сэтгүүлчийн хувьд боддог. Тэглэг байх уу? За баярлалаа танд. За баярлалаа. Тэгсье. Цэнхэр тагта хүмүүрт хайр авчирна. IFX олон улсын байгууллага болон нээлттэй нийгэм форумын дэмжлэгтэйгээр Globe International төвд бэлтгэн хүргэлээ.